And now we have a hotline in Mongolian with multiple language subtitles from Solomon in Mongolia. Сайн байна уу? Эрхэм хүндэт Supreme Master телевизийн багийн гайхамшигтай хамт олонд чин сэтгэлийн талархлаа илгээж байна. Supreme Master телевизийн багийнхан цаг наргуу шаргуу хөдөлмөрлөн хүмүүсийг ухааруулах, сэрээх, хүмүүний сайхан сэтгэлийн гайхалтай жишээнүүдийг хүмүүст түгээх, бүх төрөлтнийг хайрлан тэдэндээ зэрэгцэн амьдарч их дэлхийгээ инх амгалан байлгах, гэрэл гэгээтэй сэтгэл хөдлөсөн сайхан мэдээллийг түгээж байдагт их багшийн сургаалт номлолыг цаг тухайд нь шуурхад дамжуулж байдагт маш их баярлаж талархдаг билээ. Supreme Master телевизийн багийн та бүхний маань ажил үйлсэн агуу бурхны хайр ивэл та нарын хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр, сайхан сэтгэлийн үрээр үргэлж бүтэмжтэй байж үзэгсэлэнтэй гариг дэлхийгээ яваачан болгох болтугай. Их багшийнхаа агуу хайрын бодит жишээний тухай дотоодын ахуй ойлголтоо хуваалцахыг хүслээ. Би 2012 оны 1 сард авшигын бэлтгэл дөнгөж эхэлж байхдаа шөнө 2 цаг тутамд нэг ижил зүүдийг маш тодор давтан зүүдэлсэн билээ. Шөнө дунд нэгэн эмэгтэй хүнтэй хөдлөлцөн нисэж байсан. Тэр эмэгтэй надад дахиад 4 эмэгтэй байгаа хамт нисэн шүү гэж хэлсэн. Тэгээд би сэрчгээд тухайн үед авшиг авсан байсан эгч нартайгаа тэр 4 эмэгтэй хин байх билээ гэж ярьцгаагаад миний 2 охин ба бидний ээж өөр нэг нь хийн болдоо гэж бодоод олоогүй. Гэтэл намайг авшиг авсан 2013 оны намар нь миний том охин, 2014 оны хавар бага охин минь авшиг авсан. Тэгээд дараа нь том охин маань 2 охин төрүүлсэн. Тэр 2 зээ охин маань 7 ба 10 наснда өөртөө веган болох шийд гаргаад улмаар 1 жил бэлдэж байгаад хагас авшиг авсан билээ. Хайртай их багшийнхаа агуу инрэл хайрыг дурсаад үгээр илэрхийлэхэд хангалтгүй юм. Таныхаа гэгэн хайр, инрэл нэгүслийн гэрэлд бид үргэлж аз жаргалтай сэтгэл хөнгөн эрүүл сарвал байгаадаа танд маш их талархаж байна. Төгс гэгэрсэн их багш та минь инх амгалан эрүүл сарвал байж төрөл тун бүрийг аврах зовлонгоос гэтэлгэн дэлхий гаргаа Деважингийн амар амгаланд хүргэх агуу зориг тань биелэх болтугай. Танд хязгааргүй хайртай шүү. Монгол улсаас Цолмон. Gentle Solomon, thank you for your caring note and the abundant good wishes for Master and the Supreme Master TV team. May the protective Mongolian people soon awaken to find the world has become a peaceful paradise. Supreme Master TV team. P.S. Please enjoy Master's response. Blessed Solomon, it was a pleasure to read your hotline. How lucky you are to have had these inner visions and then witnessed their fruition as those you love came to be initiated into the Kuan Yin homecoming divine way. Your family is blessed to be able to walk the spiritual path together. May virtuous Mongolia forever be graced with strength and prosperity. Sending love to you and your noble family. Vegan, cause we have a better choice. We welcome your hotlines, stories, and or cute loving animal people clips. Please send them via suprememastertv.com/hotline.